Тэгэхээр 5 толгойд хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Эсвэл тийм хөрөнгө оруулалт хэрэггүй юм уу? 5 толгойгийн уурхайд бол ямар ч хөрөнгө оруулалт хэрэггүй. Яагаад? Яагаад гэвэл монголчууд өөрсдөө ажилуулад болоод байна. Одоо хөрөнгө оруулалт татах гал 5 толгой хөдөлгсөнгөө инк бол одоо гай боллоо гэж яриад байсан. Тэгэхээр ийм ээ. Бид бол нэг 21 оноос хойш Монгол улс бол эдийн засгтай болсон л да. Тэгэхдээ бид нар нэг ил уурхай ажилуулах хэмжээний болсон хүчинтэй болж, техниктэй болж, тэр талын мэдлэгтэй болж. Энэ бол оюу толгойн далд уурхай биш. Тэрийг бол бид үнэхээр чадахгүй. Тэнд бол гадаад ихний гарыг харахаас өөр аргагүй. Багнуурыг бид нар ажилуулж байна. Төрийн өмчийн компани Шивэовог ажилуулж байна. Нийлбэр дүнгээр надад хоёр чинь 10 сая тонн нуурс гаргаж байгаа. Энэ хоёр чинь бас л 20-30 жил ажиллачлаа шүү дээ. Энэ станцууд баригдсанаас хойш. Тэгэхээр 5 толгой бол энэ хоёртой ямар ч ялгаа байхгүй. Ямар ч Монголын компани очиод ямар ч техник яагаад ажилуулчихна. За сайхан бэлгийг тэгж баахан төгшүүрийн харанг дэлгэснээс хойш юу болсон бэ гэдгийг харъя. Ерөөсөө Эрдэнэс 5 толгойн асуудал бол Сүхбаатарын Батболдын засгийн газрын сонгуулийн өмнө зээлээд бэлнээр тараасан 350 сая доллараас эхэлтэн шүү дээ. За тийм Чалко компаниас нөгөө 7.4 тонн нөөцчин байна уу? Байна. 2-300 км цаана дэлхийн гангийн талыг хайлуулдаг зах зээл байна уу? Байна. Энэ хоёрыг төмөр зам бариад холбох ийм л төлөвлөгөөтэй байсан шүү дээ. Гэтэл ажил нь эхлэегүй байхад шууд 350 сая долларын хасах зээл авахуулангуудаа тараацсан. Нөгөө компани 350 сая долларын ард гарах гээд одоо 4 жил ажиллаад энэ оны эхний улиралд ингээд өргөө болж байна. Уг нь тэгж одоо шоглоогүй бол Эрдэнэс 5 толгой аль хэзээ бидэнд одоо ногдлашгаа тараагаад явж явах болно шүү. Ногдлаш гэдэг бол чам жил болго өгдөг мөнгө гэсэн үг шүү. Анхны их хурлын орсон зорилго бол ердөө тэр байсан. Монгол хүнд орлогын 2 дахь хүсвэр болгочоо. Тухайн үед хүн ам чинь 3 сая арай хүрээгүй байсан. Тэр бүх хүндээ хувьцаагаа бичил өгсөн шүү. Тэгэл одоо нөгөө ажилуулах гэхээр сая миний харуулдаг үнэн 10 дахин унтцаал ажиллаж чадахгүй байсан. Гэхдээ ийм хүнд нөхцөл Эрдэнэс 5 толгой ажиллаад өрөө төлөөд дуусч байна. Тэгэхээр энэ юм өөрөө ямар ч гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр Эрдэнэс 5 толгой өөрөө ажиллаад 350 долларын өрийг төлчлөө. Би одоо нөгөө Эрдэнэс 5 толгойн захирлуудаас асууж байгаа. Та нарт ямар хөрөнгө хэрэг оруулалт байгаа? Бидэнд уурхайд $1 хөрөнгө хэрэггүй. Хаана хэрэгтэй байгаа гэхээр энэ нэг төмөр замаар дуусгаад. Машин замаар бид нар 10 дахин илүү үнэтэй нүрс өгöd байна. Гэхдээ тэгээд тэр машин замаар зөөж байгаа цалин чинь Монгол хүнд очиж ивэл тэгэл болж байгаа юм биш үсэн. Үгүй хятад хүнд очиод байна гэд ингээд нэг хүндрэлүүд гараад байгаа юм л. Тэгэхээр бол тэр бол өртөг зардлага шингэж байгаа тоо болохоос биш гараад явчихж байгаа мөнгө биш.